Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шин. Таны итгэлт байдал юутай авгавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. За өглөөний мэнд хүргэе. Итгэл радиогийн эфирээс хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон маань эфирт пастор Сайна болон хөтлөгч Омын нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? За Бурхны үг бол итгэгч бидний амьдралын хамгийн чухал зүйл байдаг те. Тэгээ бид Бурхны үгийг хайрлаж, Бурхны үгийг дээдэлж, Бурхны үгийг дуулууртай дагж амьдардаг. Тэгвэл өнөөдөр бид дуулал 119 дэх бүлгээс үзэх юм байна. Тэгээд ер нь ямар бүлэг болохыг мэдчихэв. Тий, хамгийн урт бүлэг бүтэц бичигдсэн байдлыг сонирхолтой байд юм байна. Тэгээд тэр нь болохоор маш нарийн зохион байгуулалттай буюу тухайн үеийнхэн одоо еврей цагаан толгой нийтдээ 22 үсгээс бүрддэг. Тэгээд энэ үсгүүдийг нь болохоор эхний 8 нь одоо мөрнүүдийн эхний үсэг нь 8-8-аараа яг еврей цагаан толгой үсгийн дарааллын дагуу байдаг. Тэгээд ер нь бол яг баттай биш ч гэсэн ер нь 8-ын тоо айгу бэлэгдэлтэй гэж бас үздэг юм байна. Тий. Яг үнэ. Тэгэхээр ингэсэн. Хермоны шүүдэр нэвтрүүлгийг бэлтгэхэд энэ хэм манай хөтлөгч тааш чинь би зөвхөн номлоо байлна. За тэгээ манай хөтлөгч маань намайг тэр хэсгээс номлох юм байна гэж мэдээд ингээд хамтаа ингээд харилцан ярих юм ингээд бэлтгэх. Заримдаа ингээд яг нэг те яг энэ хэсгийг номлолт хамаарахгүй болохоор би өөрөө хэрэгжилж болохгүй байхгүй. Тэгтээ хөтлөгч маань олоод хилцээсэ гэдэг үгүүд бол яг ингээд зарим нэг үглөө яг таардаг шүү. Би ингээд хэрэглэмээрсэн. Тэгтээ яг одоо яг өнөөдрийн номлолт юм одоо хамаатай биш байсан. Тэгтээ үнэхээр ингээд Библи бас одоо юу гэдгийг их сонирхолтой. Жигсаал бүсаал тоомоо одоо ингээд давхцал. Тэгээд Библи чинь кодтой ном баггүй. За энэ кодтой ном гэдэг юу чи юугаад авчаараа те. Тэжлээд авчаараа. Би Библи бол кодоор бичигдсэн ном. Тийм учраас дараад нь Библийг одоо Библийн бүтцээр ирсэн Монголын нус тавчиж гисэн кодоор бичигдсэн байсан гэдэг үгээр Монголын нэг том уран бүтээл бүтсэн байдаг шүү миний тэр зөвлөгөөгөр. Тэрийг дараа цамаар ярина. Харин өнөө өглөө бол бид нэр хамтдаа дуулал номноос суралцсан. Өөлөх, Бурхан дуулал номонд бид нарыг өөлөхийг, хашгирахыг, бухимдахыг, ганцаардахыг, тэ баярлахыг төвшөрсөн. Хэрэв энэ бүхнийг Бурхан төвшөөрдөггүй байсан бол бид нар маш их аимшигтай Бурхантай гэсэн үг байхгүй. Харин энэ бүхэн байгаа учраас биднийг сонсдог, хайрладаг, өршөөдөг, биднийг хүлээдэг Бурхан байдаг гэдгийг бид мэддэг. Ялангуяа дуулал 119-аас. Дуулал 119 дэх бүлэг бол хамгийн урт дуулал төдийгүй Библийн хамгийн урт бүлэг те. Тэгээд дуулал 119 дэх бүлэг маань нийтдээ 176 ишлэлтэй. Тэгээд 176 ишлэл нь бүгдээрээ Бурхны үгийг магтсан утгыг агуулсан байдаг. Тэгээд үнэхээр одоо энэ хамгийн урт бүлэг хэрнээ бүхэлдээ Бурхны үгийг магтсан байдаг нь бидний амьдралч бас бүхэлдээ Бурхны үгийг алдаршуулсан тэр амьдрал байгаасай гэж бас хүсэж байна. Тэгээд яг өнөө өглөө сонсогч та бас бүхэл амьдралаараа эснийг магтдаг шиг тэгээд үгийн цаг руугаа орхосоо өмнө хамтдаа эзэн Бурхнаа магтцгаая. Бүхнээс эрхэм дугаа бид нар дуулан байна. Бүх хил магтаалын дээд алдрыг өргөё. Амьсгалах бүртээ би таныхаа төлөө үрд амьдрья. Бид амьдрья. Есүс бол бүх алдрын эрхэмдээд Есүс бол цорын ганц аврагч чадалтай.
Австрийн эрхэмдэн юм. Есүс боцорын ганц аврах чадалтай. Амьсгалах бүртээ би таны хатуулын үрд амьдрья. Бид амьдрья. Ариун тантай зүрхэн шүгүй, тантай зэрэгцэн шүгүй. Бахан багтан би биширнэ. Ирчдэж өөрийгөө тануулж зүрхний хүстэй дүргэн хайраар
өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За дуулал 119-ийн 9-р ишлэл. Залуу хүн зам мөрөө хэрхэн цэвэр хадгалах вэ? Таны үгийн дагуу сагсаар ирсэн. Тэр надад тэгэхээр таны үгийн дагуу сагсаар ирсэн гэдэг үг ишлэл байна те. Тэгэхээр бид нэг ийм зүйлийг ойлгож байна. Саяхан ингээд цагаан сар болж өнгөрлөө л дөө. Бид нэг тавыг хэдэн удаа угаасан юм бол зөндөө л угаасан. Гэхдээ угаалт болгон цэвэрхэн байх хэрэгтэй. Угаалт болгон хэрэглэх гэж байгаа үнэ өөр байгаа боловч угаалт болгон яг цэвэрхэн байх хэрэгтэй. Тийм учраас нөгөө нэг юм ингээл угаалгын нутгийн сурталчилгаа өмслөгөө ингээд бид нар үздэг шүү дээ. Ингээл одоо намайг багахт л ингээл сансил гэж явж исэн бол одоо нөгөө фери ч юм уу одоо тэгээд ингээл те хулснаас гаргаж авсан гэдэргээл бүр янз бүрийн юм эко те тийм шингэнүүд ингээ гарсан байна. Залуу хүн зам мөрөө хэрхэн хадгалах вэ гэдэг үгийг Библиэд бичсэн байна. Бид нэр залуу болохоор баг нүгэлтэд амьдардаг гэж юусоо өөрийгөө урж болохгүй. Бас залуучуудад хамаагүй итгэж болохгүй. Тэгэхээр энэ залуучуудад итгэж болохгүй шүү гэдэг утгаараа биш. Хүний гим нүгэл гэдэг чинь нэг өдрийн дотор хүний 20 жилдээ тэнцэх хэмжээний гим нүглийг хийж магадгүй юм. Яагаад гэвэл хүний сэтгэл гэдэг бол асар том зүйлийг багтаах боломжтой зүйл. Бас 24 цаг гэдэг бол яг үнэхээр те одоо юу гэдгийг Бурхны ингээд харж байгаа юм эсвэл Бурхныхаар харах юм бол энэ бол маш их зүйлийг хийж амжих хугацаа байхгүй. Маш их үзэн ядал, уур хилэн, маш их олон хүнд хөнөөлтөө зүйл, айдас өгөх зүйл, сэтгэлийг нь шархлуулах зүйлийг хийж амжих ийм том хугацаа. Яг эргүүлээд нэг сонирхолтой зүйл нь сайн сайхан зүйлийг хийхэд маш их бэлтгэл, тэгээд маш их зүйл хэрэгтэй байдаг байхгүй эсэргээрээ. Агт муу зүйлийг хийхэд бол бараг цаг үргэлж хангалттай байдаг. Тийм учраас залуучууд тэгээд эдгээр юу хийж амжааж маяг гэж өөрөөсөө бодож болохгүй гэж. Алдартай зохиолч Лев Толстой 5 настай хүн насрах үед Бурхан минь тэр юу хийсэн гэж одоо түүнийг өөртөө авч байгаа юм бэ гэдэг зүйлийг бол хэлсэн байдаг. Тэгээд дараад нь тэрэндээ гимссэн талаар бол ярьдаг байхгүй тэр Бурханд маш сайн итгэдэг хүмүүс. Бас бидний сайн мэдих Мартин Лютер буюу 10-р зууны үед одоо тэ дундад зууны үед амьдарч байсан Германы санаартан бол нэг хүн нас орох болсон. Хүн жил охин жил. Тэгээд тэгсэн чинь ингээд орныхын өмнө сууж байгаад миний хүү газар дээр аавтайгаа хамт баймаар өнөө эсвэл тэнгэрт хэцэг дээрээ очиод аавгаа хүлээж явах гэдэг асуултыг асуусан байна. За тэгэхээр энэ итгэлийн хүмүүсийн аймаар ийм итгэлийн алхмууд нь биднийг заримдаа айлгадаг. Үүндээ бол айлгадаг тий. Гэхдээ нэг зүйлийг мэдчих яг. Бурхан өөрөө тийм агуу гэдгийг л эдгээр харуулдаг байгаа. Тэгэд өчүүхэн сул дорой гим нүгэлтэй хүмүүс бид нэр тэр Бурхны агуу байдлыг нэг жоохон гэрчлэхэд л хүмүүст гайхаад байгаа байхгүй. Тэгэхээр залуу хүн зам мөрөө хэрхэн цэврээр хадгалах вэ? Цэвэр яаж хадгалах вэ гэж. За тэгэхээр замаа яаж ариун байлгах талаар биш. Бидний одоо энэ амьдрал гэдэг бол сүнслэг тулааны талбар, сүнслэг аян байгаа байхгүй. Тэгэхээр бидний дайсан бол бидний энэ аян замд бол үргэлж цаад болно. Тэр нэгч удаа ингээд те түүний одоо отолтгүй, одоо түүний дайралтгүй, түүний гиндүүлэлтгүй, түүний одоо хулгайлалтгүй, одоо түүний шоглолтгүй тийм өдрийг бид нэр зөвшөөрөхгүй. Тэр бүр өдөр шөнөгүй бид нар л довтолж байдаг. Харин гэтэл өнөөдөр бид нар өөрсдөө асуух хэрэгтэй. Бид нар харин хэр их хугацаагаар яг үнийг хэлэхэд итгэлийн амьдралаа сахиж одоо муу мухайн эсрэг тэмцдэг. Тийм үү? Муу мухайн эсрэг тэмцэхгүй гэдээ байх юм бол одоо яг тийм муу мухай биднийг орхино гэж юу? Нэг кинонд нэг ийм үг гэлтэй. Чөтгөр байхгүй гэж итгэлээ гэж чөтгөр чамруу дайрахад тэр чамаа хамгаалахгүй шүү дээ. Наад итгэл чинь гэж байхгүй гэлээгээд байгаа юм байгаагаараа л байна гэсэн. Тэгэхээр залуу хүн зам мөрөө гэдэг энэ үгэн дээр цэвэр хадгалах гэдэг үгэн дээр нэг л үг. Таны үгийг сагсаар ирсэн бол угаасаа цэвэр байгаа гэсэн үг гэж. Гэтэл тэр залуу хүнийг магадгүй зарим хүмүүстэй наа чи ийм хүн байхгүй, ийм худалж байхгүй, ийм завхаа байхгүй юу, ийм одоо хомслагч байхгүй, эсвэл ийм мэхлэгч байхгүй гэдээ ингээд хэлгээд тэр нь үнэн байсан ч гэсэн
тэр эзний өмнө гимшээд эзний үгийг сахиад авч байгаа бол тэр болгондоо гимшээд сахих болгондоо цэвэрлэгдэн ариусгагдаж эзэн түүнийг ариун гэж тооцож эзэн түүнийг зөв гэж тооцож явсан гэдгийг бид бодох хэрэгтэй. Бид ингээд одоо яг итгэлээ хэрхэн сахиж цэврээр хадгалж явах юм бол энд чинь их жорсоод байгаа юм байхгүй. Нэгдүгürt бол үгийг тогтмол унших тухай л ярьж байгаа. Тэ янз бүрийн бодол санжууд юу гэдгийг тэхийн оронд тогтмол унших тухай мэдээж дараад нь уншсан зүйлээ зүрхэндээ хадгалах тухай. Ер нь бол хүний нүд одоо ам хоёрын энэ ойлгоод байгаа зүйл зүрх рүү хамгийн урт хугацаанд өнгөрөж байгаа шүү дээ. За тэгээд дараад нь үгээр одоо өөрийгөө одоо шинчилж одоо ингээд бас тэр үгийн дотор өөрийгөө хамгаална шалгадаг байх хэрэгтэй. Тийм үү? Та нар ингээд юм цэвэрлжээд ингээд наранд барьж үдчихэж байгаа юм гэрэл барьж үдчихэж байгаа ээж мэж ихч мэгч ингээд харж ирсэн багтаа угаад дуусчаад ингээд эргүүл тойруулж ингээд хараа те тэгж байгаа дахиад угаадаг тийм үү? Ер нь бол ингээд хөндөнгөөс таахад юуг нь авдаг байлаа үнэхээр гоё л угаацсан байж тэгээ бодож дахиад угааж идэг те. Хэрэг хангалтгүй санагдбал яагаад дахиад нэг удаа зайлж болохгүй гэж тийм үү? Та өөрийнхөө одоо Бурхан таны зүрх сэтгэлийг цэвэрлэж байгаа, амьдралыг цэвэрлэж байгаа, өөрийнхөө үгээр цэвэрлэж байгаа энэ байдлыг хэн нэгний өөрийнхөө амьдралыг Бурханы үгээр яаж цэвэрлэж, итгэлдээ яаж хандж байгаагаар нь жишиж ерөөсө болохгүй байхгүй. Хүмүүс ингэдэг юм биш үү? Энэ хэмжээнд л амьдрдаг юм биш үү? Гэхдээ болоо юм биш үү те? Би тэрнийг бодох юм бол бас арайч гимээдгүй. За энийг бодох юм бол нэг ариун амьдрч чаддгүй гэсэн тэрнийг бодох юм бол бас арайч нүгэлтэй амьдрдагвэ гэж заавал хэн нэгэнтэй өөрийгөө жиших хэрэг байна уу? Тэхийн орон зүгээр л эзний өмнө Бурхан минь залуу насны маань өдрүүдэд энэ зам мөрийг яаж цэвэр хадгалж явахыг та надад зааж сургаж өгөөч. Таны үгийг ингээд зүрхэндээ хадгалаад ингээд ямаар. Яг л энэ ишлийн дараагийн ишлэл бол алдарт ишлэл байна шүү. Таны эсрэг нүгэл илдэхгүй тул таны хуулийг зүрхэндээ хадгалдаг. Тэгэхээр бид нар нэг юм зүйлийг ойлгоод авчих хэрэгтэй. Залуу хүн гэж ингээд ярингууд Библийн залуу хүн гэдэг ойлголт энэ зүйл нь ингээд нэг юм одоо шинэ Тимот номон дээр залуу хүн гэдэг гутал нөгөө бид нар чинь нэг юм 19 17 та ч юм уу 20 та хүүхдийг одоо та залуу ингээд дорд үтсэн тухай ойлгоод байгаа байхгүй юу? Гэтэл еврейчүүд бол ер нь бол 30 хүрээгүй хүнээр ер нь номлолдгоо л байсан байхгүй. 30 хүрээгүй хүнээ гэрэлж үдээгүй хүнээр тэ номлолдгоо байсан байхгүй. Тийм болохоор нэг зүйлийг ингээд ойлгоод авчих хэрэгтэй. Бидний тэр одоо амар залуу ад үзэгдээ дорд үзэгдээд байсан тэр Тимот маань 30 хэдэн настай байсан гэдэг бид ерөөсө мартаж болохгүй гэсэн үг болж байгаа. Тэгэхээр харин нэг зүйлийг бүгдээрээ өнөөдөр өглөө Хермоны шүүдэр дээр ингээ бодоод авчи. Зам өрөө цэвэр байлгах гэж хичээгээд зүтгээд явж байгаа залуучуудад орон дээрэг үгүй. Тэднийг эзний үгийг дагуу амьдрахад нь дэмжиж амьдрах амжилт гаргахад нь урамшуулж тэднийг бас хайрлаж тэднийг энэ үгийн дагуу энэ залуу энэ одоо юу гэдгийг те зүрхний болоод энэ одоо юуны сэтгэлгээний эсвэл одоо сэтгэл зүйн энийг оргилсон боргилсон яг энэ үедээ өөрийгөө дараад эзэн дотор даруу дотоод ёс суртахуунтай амьдрах гэж хичээж байгаа үед тэднийг ингээд урамшуулцгаая гэж. Тэгэхээр эхэндээ ингээд хамгийн гол ингээд нэг юм би ингээд одоо юу гэдгийг зарим нэг хүмүүсийн намайг ч гэсэн тэгж хэлдэг байсан. Зарим нэг хүмүүсийн нэг юм нэмэргүүдээ гэсэн байртай ярьж байгаа үг намайг залуу байхад маш их урам хугалдаг байсан байхгүй. Энэ хин хийсэн энийг гэдэг. Сайнаа хийсэн. Яасан хөөрхөн хийцээ. Овооштэй гэдэг ч юм уу те. Би тэгж хийж чадахгүй шүү. Би бүр тэгсэн чи би тэр үед юу гэж бодоо байж ихээр би илүү хийж чадах байсан ч гэсэн энэ хэмжээнд л ижлээ. Уг нь бол энэ илүү сайн хийж болох юм байна гэдэг дотор бодоо явсан чи тэр миний ингээд те дутуу хийсэн гэж бодож байгаа зүйлийг маань овооштой ийм юм хийцдэг гэдэргээд ингээд миний бүр дээд ингээд амжилтын хязгаар юм шиг дүгнэх үед би сэтгэл дотроо эднэрт ер нь намайг үнэлэх хүнлэмж байхгүй байна гэж би нэг 26 настай залуухан байх үедээ нэг зүйлийг бодож ирсэн байна. Тэгэхээр ингээд одоо шинэ үгний хүүхэд ийм дээрээ хөөрхөн байдیں۔ Шинэ итгэж энэ үедээ нэг ингэдийн идэр гэдэг ч юм уу ийм үгсийг битгий хэлээрээ. Харин залуучуудтай гэж хэлэхэд бол залуу хүн зам мөрөө хэрхэн цэврээр хадгалууд нь жорсоод ахын байхгүй эзний үгийг зүрх сэтгэл дотроо сахих гэж. Тэгэхээр бид нар зөвхөн юм гадных юм хүмүүст харагддаг зан чанар юм уу харилцаан дээр юм дүрмийн дагуу амьдарч байгаа байдал нь чухал биш. Харин дотоод зүрх сэтгэл ёс суртахуун дотроо эзнийг нөгөө
хэд хоногийн өмнө бид үзсэн шүү дээ. Өнгийн харах үед үнэхээр түүнийг сахих зүрх сэтгэлтэй. Заримдаа уучраа олохгүй ингээд туршлах байхгүй, зааж өгөх хүн байхгүй байсан ч гэсэн энэ үгийг яг энэ чигээр нь амьдралдаа хүлээгээд авчи. Намайг залуу юм байна, гинэ юм байна, тэнийг юм байна гэж хэлсэн ч гэсэн бурхны үгээрээ л байж гэж хэлэх тэр үед эзэн таны замыг цэвэрлэж өгөөд зосхгүй чиний замд одоо тохиолдох тэр чулууг эзэн түүж усыг эзэн алга болгож зарим тохиолдолд бүр яарч тэ энэ зүйлүүд Йошуа тохиолж исэн бол чамд ч гэсэн тохиолдох болно гэж залуучуудаагаас урамшуулмаар байна. Харин дэргэд чинь эзний үгийг ирж хайж байгаа залуу хүн байгаа бол та түүнийг хайрлаж, та түүнийг урамшуулж, та түүнд хүч чадалтай, орон зоригтой амьдрахад нь туслах хэрэгтэй юм шүү. Эзний үг гэдэг бол өөрөө аливаа зүйлийг цэвэрлэх, ариутгах талын хамгийн чухал цэвэршүүлэх амьд одоо юм гал байгаа юм шүү гэдгийг бол бүгдээрээ энэ өглөө ойлгож авцгаая гэж. Усан дээр алхах хүч байлаач тэнгээр би эрэхтүүлэх хүрнэ. Тэнгүйгээр дуусан дуунууд минь хит хоосон хашгираа тиймээс би тэнийг би энэ газар төрж байна. Тиймээс би тэнийг би энэ газарт хүндэтгэе. Олыг нүлгэх итгэл байлаач тэнгигээр би хүчээ хоосон барна. Усан дээр алхах хүч байлаач тэнгигээр би эрэхтүүлэх хүрнэ. Тэнгүйгээр дуусан дуунууд минь хит хоосон хашгираа тиймээс би тэнийг би энэ газар төрж байна. Тэнийг хүндэтгэх дуунууд илэрхийлж барашгүй үсээр дүрээ. Тэнийг магтах зүрх минь тэний тухай мөрөдлөдөр дүрээ. Цагаалмэг та үсэн ичгүрийг тавсан бүхлийг ялж амилсан дахин ирж хашлахсан. Тиймээс би тэнийг би энэ газарт хүндэтгэе. Үеийн үе дуулагдах дуунууд таних үрдийн үрд алдрын таних өчигдөр өнөөдөр маргааш таних хүндэтгэл магтаал таних
өнөө таних үрдийн үрд алдран таних өчигдөр өнөөдөр маргааш таних тиймээс би таних би газар түндэтгэе таних хүндэтгэх тоноо илэрхийлж баршгүй үсээ дүрээ таних магтах зүрх мэ таних тухай мөрөдлөдөө дүрээ таалмаг та үсээ ичгүрийг тавсан бүхлийг ялж амилсан дахин ирж хашлахаа тиймээс би таних би энэ газар түндэтгэе Бид өнөөдрийн үгийн цагаараа дуулал 119-9 залуу хүн зам өрөө хэрхэн цэврээр хадгалах вэ? Таны үгийн дагуу сахиснаар билээ гэсэн ишлэлийн дагуу суралцлаа. Тэгээд би бас залуу хүн. Тэгээд залуу хүнд сурах зүйл маш их байдаг. Мэргэжлээ сонгохоос эхлээд, боловсрал эзэмшихээс эхлээд суралцах зүйл маш их байдаг. Гэхдээ үүний хажуугаар хамгийн чухал зүйл маань Бурхны үг байгаа. Надад бусад бүх зүйл байсан ч гэсэн Бурхны үг хэрвээ байхгүй бол бус зүйл ямар ч ашиггүй болж байгаа. Тэгэхээр хамгийн чухал зүйл маань одоо Бурхны үг байна. Тэгээ яг түрүүн бас пастрынхаа яриа сонсч байхдаа яг ийм залуу насн дээрээ эд өсвөр үе дээрээ бас эзнийг таньж мэдсэн нь айгүй том ивэл өрөөл болж өгсөн. Тэгэхээр яг одоо сонсож байгаа сонсогчдоос маань бас тэр ивэлийг авсан хүмүүс зөндөө байгаа. Тэгээ яг одоо тэр ивэлийг авсан үргэлжлүүлээд дараагийн үедээ залуу хүмүүстэй өвлүүлэх, залуу хүмүүстэй туслах, Бурхны үгийг хэрхэн сахихад одоо туслах, бие биений тусалж дэмжих тэдгээр зүйлсүүдийг бас ойлгож авсан баха гэж бодож байна. Тэгээд бид нэр Бурхан биднийг ингээд дараагийн үеэр дамжуулан биднийг ч гэсэн үлдээд байгаа цаг хугацаанд хэрхэн амьдрах вэ гэдэг заацрагдаг. Тэгээ манай алдарт зохиолч нацагдарч хэлснээр те үтгсийг үдэж, нялхсыг угтсаар мянган жил ямар ч зав чөлөөгүй гэдэг үг өгдөг штэ. Тэ. Яг тэрэн шиг бидний ч гэсэн итгэлийн амьдралдаа яг тэгж л амьдрах хэрэгтэй. Тэгэд магадгүй бидний залуу үе маш биднийг бодох юм бол маш гоё эвэгдэж өрөөгдөж байгааг харах юм бол харангуйтаа тэд нар татаарах хэрэггүй. Яг л бид нар өөрсдөө тэр цагийг бий болохын төлөө ямар олон жил залбирсан блэ. Залбирсан чинь тэр залбирлын хариу маань биднийг амьд байхад үр хөвгтүүд дээр нь залуу үедээр нь бууж байгааг бид нар хараад харин баярлах хэрэгтэй байхгүй. Гэх мэт олон зүйл байна л да. Тийм. Тэгээ сая бас бодож хахад Бурхан хизээч залуу хөвшнөр нь ялгадгүй те хизээч ялгадгүй. Энэ залуу юм байна. Залуу гэж голдгүй. Энэ хөвшин гэж голдгүй. Тэгэхээр хамгийн гол зүйл нь эзний үгийг сахих, эзэнд дуулууртай байх. Тэдгээр зүйлс маань хамгийн чухал байдаг бахны. Тэгэхээр эзний үгэнд дуулууртай зүрх сэтгэлтэй тэг үгийг хэрэгжүүлэгч нар байгаарэ. Амен. Хамтдаа залбирцгаая. Их эзэн минь таны хайр инээр дагуу та өөрийн үгийн дагуу биднийг бүтээж өөрийнхөө үгээр биднийг бүтээсэн. Бас таны үггүйгээр бий болох зүйл гэж энэ орчинд байхгүй. Тийм учраас бидний амьдралд ямар нэгэн зүйл бүтэх ёстой бол түүнийг хэрхэн хийх вэ? Түүнийг хэрхэн хийх ёстой зүйл вэ гэдгийг таних уу? Тэр бүхэн таны үг бидний дотор хийх байгаагаас шалтгаалж болно. Та өөрийн үгийг өгөөч, таны үгийг хайрлаж, таны үгийг уншиж, зүрхэндээ хадгалж, тэр үгээр өөрийгөө бас шалгаж, тэр үгийн дагуу амьдрах хүч чадлыг бидэнд өгөөч. Магтаал хүндэтгэл алдарн танд байх болтугай. Бидний зүрх сэтгэл дотор таны үг, бидний бодол санааг, бидний дурсамжийг, бидний одоо сэтгэх тэр бүхий итгэсгүүд дээр таны үг цэврээр амьд байгаасаа хэмээн хүсэж Есүсийн нэрээр залбирэн гуйлаа. Амен. Итгэл радиогийн эфирээс хэр моны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Дараа 7 хоногт энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба
Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.